За баярлалаа. Энэ нөгөө үйл ажиллагааны тайлан гэдэг нэг ийм зузаан юм өгсөн. Би бол Улсын хуралд тайлагнах хэмжээнд бол ийм өдөр тутмын үйл ажиллагааны ч байд юм уу те хийсэн харсан бүх юмаа ингээ бичих тайлагнах хэрэг ер нь хэр байдığım бол доо. Нэг өрний уншсан хүн байгаа мó манай байнгын орноос гайхчлаа ер нь. Тэгээ яг сая Цэлмэн даргын юг тайлангийн юг сонслоо танилцуулгыг. Тэгээд ихэвчлэн тийм газар төсвөнд хийглээ, тийм үйл ажиллагаан дээр очиж шалгасан, цагдаа тийм байна гэд яг үндэ бол нэг үйл ажиллагааны танилцуулга байна. Тэгэхээр энэ та бүхний өгөнчиг үүрэг бол яг энэ эрүүдэн шүүхийн эсрэг энэ конвенцийн хэрэгжилтийг Монголд хангуулахын тулд ялангуяа энэ системийн одоо асуудал бид нар ч эрүүдэн шүүхийн дээр олон ч сонсгол хийлээ, олон ч ажлын хэсэг ажиллаж байна. Юундэ байна гэдгийг гол учрыг нь бол олцоод байгаа шүү дээ, тий. Хяналтын тэнцвэргүй байдал байна. Энэ одоо ил тод байхгүй байгаагаас болоод иймэрхүү юмнууд ингээд хууль хүчний байгууллагад орж ирж байна. За ойлголтын зөрүүнүүд байна гэд системийн шинжтэй юмнууд байгаад байгаа. Энэ системийн шинжтэй юмаа яаж засаж залруулж урьдчилан сэргийлэх ажиллагаагаа цар хүрээтэй явуулах юм бэ гэдэг асуудал нь хамгийн чухал. Тэрнээс та бүхний өдөр тутамдаа аль газар очоод юу хийсэн гэдэг бол энэ бол байгууллагын үйл ажиллагааны хүрээндээ байх тулах. Улсын хурлын хэмжээнд бол энэ бол яг асуудлууд нь хаана системийн тогтолцооны хувьд бид нар байна гэж харж байна. Тэрийгэ шийдвэрлэх арга замууд нь юу гэж харж байна. Тэрний талаар бид нар одоо улсын хурал, хууль тогтоомж гаргахдаа юун дээр анхаарах хэрэгтэй байна гэдгийг л ер нь бол товчхонтой бол чухал шүү дээ, тий. Тэгээ энэ дээр л илүү би хариулт одоо өөрийн чинь мэдээлэл хамгийн түрүүнд юу анхаарах хэрэгтэй байна. Ямар арга замууд байна л гэдгийг сонсомоор байгаа. За Цэлмэн дарга ажлын хэсгийн 3 дахь микрофон асуултанд хариулъя. За баярлалаа, Номжин гишүүний асуултанд хариулъя. За хуульчлан зааснаар бол тайлан бол яг үйл ажиллагааны үндэсний үйл ажиллагааны тайлан гэж байгаа учраас ингэж тайлан танилцуулах юм одоо хуулийн үүрэгтэй. Тэгээд олон улсын одоо нэгдсэн үндэстний байгууллагын одоо эрүүдэн шүүхийн дэд хорооноос өгсөн зөвлөмж болон бусад эрүүшүүлэлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагаа буюу олон улсын үндэсний урьдчилан сэргийлэх байгуулагдсан тайлангуудын одоо хэв шинжий бол яг адилхан ийм загвартай ер нь явж байгаа. За тийм учраас бас нэлээдгүй одоо бичих ажлуудаа бол бичих шаардлагатай байдаг. За ер нь бол хүний эрхийг хамгаалах ялангуяа урьдчилан сэргийлэх гэдэг бол өөрөө нэлээд төвөгтэй ажил байна. За энэ ажлыг хийж хэрэгжүүлэхийн тулд чухам юу хийвэ гэдгийг бол тайлан заавал дурдж одоо үлдээж их юм шаардлагатай. Ялангуяа Монгол улс бол эрүүл урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагаагаа одоо байгуулад энэ жил 3 дахь жилтэйгээ золгож байгаа учраас энэ тайлан дээр бол бүх зүйлийг бас нарийн бичиж ингэж үлдээх ийм одоо зөвлөмжийг бол бидэнд бол олон улсын байгууллагаас бас өгсөн. За энэ тайлан маань мөн одоо орчуулагдаад нэгдсэн үндэсний байгууллагын дэд хорооны энэ сайт дээр аль биесээр байршдаг. Тэгээд яг энэ байрших шаардлагад бас бид нар аль болох нийцүүлэхийг хичээдэг. За дараагийн асуулт хамгийн чухал асуулт бол энэ системийн хувьд одоо тогтолцооны хувьд эрүүшүүлээс яаж урьдчилан сэргийлэх вэ гэж. За бид 2022 оны тайлан 23 оны тайландаа бол Хууль зүйн байнгын орон танилцуулсан. За Хууль зүйн байнгын орон бидний өгсөн яг энэ танилцуулсан саналыг бол бүрэн хэлэлцэж дэмжиж 4 асуудлыг бол үндсэндээ шийдсэн эрүүшүүлээс ангид байх эрхийн хүрээнд. За энд бол 2023 оны 35 дугаар тогтоолд бол эрүүгийн хууль бол эрүүгийн эрх шинжлэх тухай хуулийн холбогдох заалтуудыг бол эрүүдэн шүүхийн эсрэг конвенцийн холбогдох заалтуудад одоо нийцүүлэх шаардлагатай гэж одоо их хурлаас бол тогтоол гарсан. За дараа нь бол бие даасан мөрдөх албыг байгуулах шаардлагатай байна. Энийг бол судалж танилцуул үүргийг бол засгийн газарт өгсөн. За 2024 оны тайланд бол 2024 оны одоо энэ 37 дугаар тогтоолд бол эрүүшүүлээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр гаргасан энэ санал зөвлөмж олон улсын байгууллагуудын энэ зөвлөмжийн дагуу бол эдний энэ эрх зүйн зохицуултыг бол тодорхой болгох гэсэн. За тэрний дараагийн хамгийн чухал зүйл бол Монгол улсын одоо иргэн хуулийн этгээд эрүүшүүлэлт тулгасан талаархын төрийн байгууллагаас шалгаад эцэст нь шийдээгүй гэж үзвэл гомдлоо одоо нүүбийн нэгдсэн үндэсний байгууллага эрүүдэн шүүхийн хороонд одоо гарах энэ одоо эрүүдэн шүүхийн эсрэг конвенцийн 22 дугаар зүйл заасан эрхийг нээх мэдээллийг хөргүүлээ гэсэн ийм одоо тогтоолыг бол мөн гаргаж дэмжсэн. За энэ нь бол одоо ингээд бид нар жил үе шаттайгаар яг тогтолцоогоор нь явж байгаа. За энэ жил бидний хамгийн исэн гол чухал ажил бол Хууль зүйн байнгын ороотой хамтран бүх одоо ихтэй сургууль буюу эрх зүйн боловсрол олгож байгаа бүх ихтэй сургууль буюу нийтдээ 13 ихтэй сургууль байна. Тэр ихтэй сургуулиудын хичээлийн агуулга хөтөлбөрт бол хяналт шинжилгээ хийж танилцуулсан байна. За энэ хяналт шинжилгээ хийхэд бол үндсэндээ хүний эрхийн хичээл ордог сургууль бол 10 орчим сургууль байна. За энэ хүний эрхийн хичээлтэй сургуулиудын хөтөлбөр дотор бол эрүүдэн шүүгээс ангид байх чиглэлээр бол 7.6%. За нэмээд хариулъя. Ажлын хэсгийн 3 дахь микрофон.
За баярлалаа. За эрүүдэн шүүхээс сурсан сэргийлэх чиглэлээр хичээл сургалтын агуулга бол энэ хичээлийн хөтөлбөрт бол 7.6%-тай. За ялгарлан гадуурхалт болон бусад хэлбэрээр хүний эрх хэрэгжүүлэг зөрчих байдалтай холбоотой хүний эрхийн хичээл бол 24.7 орчим хувьтайгаар ингэж бол дүгнэгдсэн. За ингээд бид бол үндсэндээ бол энийг юу гэж харж ийнэ гэхээр бүх хичээл сургуулиуд одоо өөрсдийн онцлогоор хичээл зааж болох боловч гагцхүү хүний эрхийн холбогдлолтой ялангуяа энэ хүний эрхтэй холбоотой хичээл ерөнхийдөө ангид байгууллагатай холбоотой хичээл сургалтын хөтөлбөрийг бол үндэсний хэмжээнд нэг хөтөлбөр боловсруулж одоо баталж бүгдээрээ бол бүх сургуульд харилцсан одоо энэ бүгдээрээ яг энэ хөтөлбөрийн дагуу хичээл орох нь зүйтэй юм байна гэж үзэж байгаа. Яг тэгэхээр энэ 13 ихтэй сургуулиас бэлтгэгдсэн хүний нөөц Монгол улсад өнөөдөр одоо хууль эрх зүйн болон бусад энэ төрийн албаны албан тушаалын тодорхойлолт эрх зүйч байныг заасан энэ хүрээнд ажил мэргэжил эрхэлж байгаа хүрээнд ажиллаж байгаа хүмүүсийг энэ ихтэй сургуулиуд л одоо бэлтгэж байна. За мөн дээрэс нь бид энэ жил криминологи судалгааг криминологчтой холбоогоор хийлгсэн. За энэ бол Монгол улсад анх удаа эрүүдэн шүүх гэмт явдлын хүрээнд бол ямар учраас энэ гэмт хэрэг гараад байна гэдэг дээр шалтгаан судалгаа хийж одоо хууль зүйн байнгын ажлын хэсэгтэр танилцуулаад ингээд одоо тодорхой чиглэл гараад мөн өмгөөлчдийн холбоо бусад хуульчдын холбоо ингээд прокурор цагдаагийн байгууллага танилцуулаад ингээд санал авах ажил эргүүлж байна. За баярлалаа. Бас нөө.